За өглөөний минь төргөө. За би засгийн газрын хэрэгжих газрын дарга Бямцог цайдаас нэг асуулт асууя. Засгийн газар дээр оюут толгойн гэрээнд өөрчлөлт оруулах ажлын хэсэг гарсан гэж сонссон. За улсын хурал дээр бас оюут толгойн гэрээний асуудлаар төр хороо байгуулагдсан байгаа. Энэ төр хороо 2-3 удаа хуралдсан. Оюут толгойгоос харамсалтай нь одоо бас төлөвлөл ирээгүй байгаа. За өнөөдөр бид нар энэ төсөв хилцэж байхад бол багш нарын цалин нэмээ, тэтгэвэр тэтгэмжээ нэмээ, тэтгэврийн одоо доод хэмжээг сая 500 олгоё. За одоо саяас энэ Батбаатар сайд хэллээ. Копиг бол яа харахгүй одоо манай ус зохион байгуулнаа гэд дэлхийд одоо бас амлагдсан байгаа. Гэтэл энэ бүх одоо зардлуудыг чинь одоо бид нар ямар нэг байдлаар их усрөөс гарах гээд байна л да. Тэг яг нэг доктортой явж ирсэн энэ одоо их усрүүдээс хасаж танана гэхэд бол бас үйл ажиллагаа доголдох тэ хэмжээнд ингээд хүрээд ирсэн байна. Тэгэхээр бид нар өнөөдөр энэ оюут толгойн гэрээнд өөрчлөлт оруулахын тулд хэд хэдэн одоо асуудлыг анхаарч үзэх ёстой. Тэгээ яг энэ оюут толгойн гэрээнд өөрчлөлт оруулах ажлын хэсэг ямар хон хэмжээнд ажиллаж байгаа вэ? За миний саналаар бол 2009 онд одоо энэ хөрөнгө оруулалтын гэрээг анх байгуулахдаа тухайн үед одоо хүчин төгөлдөр одоо мөрдөгдөж байсан ашиглалтын тухай хуулиар амнаатыг тогтворжуулж одоо гэрээгээ байгуулсан байдаг. Тэгэхээр хоёр талын гэрээ гэдэг бол хоёр талаас хоорондоо зөвшөлдсөд, ярилцаад, хэлэлцээд одоо зөвшөлдсөд түрээд гэрээгээ өөрчилж болдог ийм одоо субъект, ийм одоо итгэлцэл гэж би ингэж харж байгаа юм. Тэгэхээр өнөөдөр Монгол улсын хэмжээнд одоо хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа энэ ашиглалтын тухай хуулиар бол тусгай амнаатыг төлөх ёстой байгаа. Тэгэхээр энэ хуулийн хэрэгжилтийг хангаж оюут толгойн гэрээнд яг энэ тусгай амнаатыг одоо төлөх энэ одоо гэрээ хэлцэлдээ энэ өөрчлөлтийг оруулж өгөх юм бол өнөөдөр бид нар ингээд нэг орж ирсэн эдэн төгрөгөө татвар төлөгчдийнхээ мөнгийг тийшинч зулгаад ийшинч зулгаад авах юм байхгүй. Тэг манай Монгол улсын одоо энэ хэмжээнд төсөв нэмэгдэх бүрэн боломж нь өнөөдөр одоо хуулиар нээлттэй байгаад байгаа байхгүй. Тэгэхээр хэдүүлээ хэн нэгнийхээ төсвөөс зулгааж хэрүүл хийж суух биш. Энэ одоо мөрдөж байгаа хуулийнхаа хэмжээнд оюут толгойн гэрээнд өөрчлөлт оруулах ийм одоо тал руугаа улсын хурлынч тэр засгийн газрынч тэр явбал яасан бэ? Энэ дээр таны санал бодлыг сонсъё. Тэгээ энэ гэрээний нэмэлт өөрчлөлт оруулахын юун дээр бол улсын хурлын тогтоолын төсөл боловсруулах шаардлагатай бол одоо гишүүний хувьар бол би тогтоолын төсөл боловсруулаад засгийн газартай хамтарч ажиллах бүрэн боломжтой гэдэг бас хэлье. За. Инхтэй гишүүний асуултанд Бямцог цайд хариулъя. За инхтэй гишүүн бас чухал асуудал хөндөж байна. Тэгээд монголчууд бид нэг л их оронтой бүгд нэгдмэл одоо их ашигтай үндсүүлэлтэй ийм л хүмүүс. Тийм болохоор бас оюут толгойн гэрээг сайжруулах тал дээр улсын хурал засгийн газар бас нэг тал болж нэг цонхоор харж ажиллаж байгаа. Засгийн газраас 3 сайдаар ахлуулсан 3 ажлын хэсэг гарсан байгаа. Энэ оюут толгойн гэрээний одоо зээлийн хүү менежментийн төлбөртэй холбоотой асуудлыг бууруулах холбоотой асуудлыг сангийн сайд явахлаа хэлж байгаа. За Лондонгийн одоо арбитрийн шүүхтэр гарсан маргаантай холбоотой асуудлыг хууль зүйн дотоод хэргийн сайд Мөнхбаатар хэлж байгаа. За онтрэ компаниуд оюут толгойн ордын лицензтэй холбоотой асуудлыг Дамжин нэм сайд гарсан юм одоо 3 ажлын хэсэг гарч ажиллаж байна. Ерөнхий сайдын захирамжаар гарсан. За ажил бол нэлээд эрчимтэй явж байгаа. Ялангуяа бас 8 сард ерөнхий сайдын захирамж гарсан. Үүнээс хойш одоо засгийн газрын гишүүд холбогдох ажлын хэсгийн ахлагч нар ойр орхон хоролдоод ажлаа нэлээд эрчимжүүлж байгаа. Бид ойрын үед оюут толгой компанитай, Иротинтэй компанитай хэлэлцээр их ажлын төлөвөө баталж ажиллах гэж байгаа. Оюут толгой Иротинтэй компаниас үндсэндээ хэлэлцээрт оролцъё, сууя. Хоёр талаас асуудлаа яриа гэдэгтээ бас албан ёсоор бас бидэнд бас бичгээр хандсан байгаа. Тийм болохоор тодорхой үр дүн гарах байхаа гэж найдаж байгаа. Анх 2009 онд оюут толгой компаниуд Иротинтэй компанитай тухайн үед тийм үү хөрөнгө оруулалтын гэрээг 30 жилийн хугацаатай байгуулсан байна лээ. Энэ 30 жилийн хугацаанаас 16 жил өнгөрцөн байгаа. За тухайн үед одоо Монгол улсын эдийн засаг төсөв нэлээд хүндрэлтэй гадны хөрөнгө оруулалт Монгол улсад орж ирэх юм бол Монгол улсын эдийн засагт нэлээд тийм томоохон тэлэлт бий болох ийм одоо нөхцөл байдал үүсгэр байсан учраас тухайн үед одоо гэрээг байгуулах тал дээр бас засгийн газар тухайн үеийн засгийн газраас идэвхтэй ажилласан. За энэ ажиллах явцдаа бас туршлага дутаад алдсан талууд бас байгаа юм байна лээ. Анх одоо 2009 онд ярьж байхад бол нийт оюут толгойд энэ төслийн үр өгөөжийн 57% нь Монголын талд ноогдноо, 43% нь одоо гадаадын хөрөнгө оруулалт компанид ноогдно гэж одоо ярьж байсан. Тэгж одоо тийм нөхцөлөөр гэрээ хийгдсэн бол өнөөдөр бодит байдал дээр 25% нь Монголын талд, 75% нь Иротинтэй компани ноогдож байгаа.
зээлийн хөө өндөр байгаа. Менежментийн төлбөрийг үр ашигаас үр дүнгээс авдаг биш 6% төлбөрийг зардлаас авдаг байгаа. Энэ бүгдийг одоо нэг яралтай өөрчлөх ёстой. Энэ өөрчлөгдөх юм бол энэ хэмжээгээр Монголын талд ноогдох үр өгөөж нэмэгдэнэ. Үр өгөөж. Энэ тал дээр одоо улсын их хурл засгийн газар бол нэг тал болоод одоо нэлээд эрчимтэй ажиллаж байна, үр дүн гарах бах. 2025 он дуусчвал яах вэ санаа зовхгүйгээр энэ хилцэл хийж байгаа бол Монгол улсад Монгол улсын үндсэн хууль, Монгол улсын хууль үйлчлэх ёстой. Монгол улсын нутаг дэвсгэр үйл ажиллагаа болж байгаа бол энэ хүрээндээ бид нараас ойлголцоод явах бололцоотой гэж харж байгаа. Ганцхан одоо хөрөнгө оруулалтын гэрээг тогтворжуулаад 30 жилийн хугацаанд ямар нэгэн өөрчлөлт хийхгүйгээд хатуу заасан юм байл. Хөрөнгө оруулалтын гэрээ. Тийм болохоор хөрөнгө оруулалтын гэрээндээ заасан таны саяны одоо хэлсэн татваруудыг одоо тогтворжуулсан. Хөрөнгө оруулалтын гэрээнээс гадна тэр хувь нийлүүлэгчдийн гэрээн дээр байж байгаа тэр менежментийн төлбөр за мөн одоо зээлийн хүүгийн зардлыг одоо бууруулах тал дээр илүү бас онцгой анхаарч ажиллаж байгаа. 7 жилд нэг удаа өөрчлөлт хийх ёстой энэ хүрээнд. За үүнээс гадна бол төсөв дагуулад бид 5-7 одоо бүлэг ордоос үлдсэн нэг орд байгаа. Бортегийн орд гэж. Бус нь үндсэндээ бол одоо эдийн засгийн эргэлтэнд орцсон ингээ явж байгаа. Энэ бортегийн ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулж улсын төсөвтөө бас орлого оруулъя. Үүгээрээ бас одоо энэ цалин тэтгэвэр одоо ахмадын тэтгэвэр бусдад шаардлагатай хөрөнгө оруулалт хийх их үүсвэрийг бас эндээс гаргаж ирэх бололцоо боломж бүрдэх болоо гэдэг үүднээс өргөн барьсан байгаа. Энийг бас манай улсын их хурлын гишүүдээс анхаарал тавьж энийг хэрхэн яаж одоо илүү үр ашигтай, илүү үр өгөөжтэй Монголын ард түмэнд Монголын төр дүр өгөөжтэй байх тал дээрс анхаараасаа хүсэж байна.